Мараг хэлэхгүй. Мараг сайн гэсэн шнэ. Тэр нэг Клод найдад урагш гэтэй шүү дээ. Гэтэйстэй тэр ажил. Яа. Тэр ажил дөрөв. Сайн баг гэж юм. Анхны сайн баг гэж юм. Тэр утгаар. Манайд санаж байгаа бол тэр бас тэнцвэрийн шууд амжилт манайхаар юу метагаар гарч ирсэн. Тэгээд яг та энэ Cloud9-ыг хожиг агшин дээр англи таалбарууд бүгд ингээд хашааны цаанаас харж байгаа шиг нэг гоё зураг байдаг тийм. Бүгдээрээ гайхаад гарцсан. Анхудаага Монголын баг бол ингэж гарч иж байгаа гэдэг хүн болго ингээд гайхаад гарч ирсэн байдаг. Технологи тийм тэмцээн эсвэл тоглолт юу вэ? Яг миний хувьд бол яг одоогийн яг бүртгэнэ байгааг үлдээ. Нөгөө нэг Монгол бас араа ласт нэйжрэн 23 оны араа манай шалгал. Тэндээ шалгалт байсан. Яагаад гэвэл тэр чинь гэдэг хоёрт мейжер байсан санагдаж шүү дээ. Ластын гэдэг чинь тийм. Юу, Говийн хамгийн сүүлийн мейжер. Тэгээ Говийн хамгийн сүүлийн мейжер нэг хоёр талаар тэгээд Монгол болж байгаа арамаар бас аюу хариуцлагатай бас энэ бол заавал шалгамж гэж тоглож байгаа. Тэгээд аюу амттай байсан. Эмзэн яг байдаг. Который спотакер на тавсан. Was яг анх контр тоглож эхэлж байхдаа Катовицийн финал үзээд Fnatic фэйзээр тоглодог. Тэр финалыг яг амар тоглож эхэлж байх үедээ үзчихээд тэгэл яг тэр үзчихсэн тайзан дээр гарч тоглох нь амар санагдсан. Миний хувьд бол сайн өнгөрдөг авто мэдсэн. Яг оо миний хувьд бол яг хамгийн гоёс хамгийн гонхтой тэмцээн гэх юм уу. Тэгэл тэр ихний мэдээ гранд финалд ихний мэдээ hodж гарч ирдэг мэдрэмж бол амар байсан. Миний хувьд. Тэгэхээр нэг бодхоо хожигчод бас гарч ирдэг мэдрэмж бүр амар байсан. За миний хэр бол анхны стикер авчихсан үе юм да. Яг хүмүүсийн яг нэг өсөл зорилго болсон тийм нэг юм ингээд яа ч нэг аим амархан гарсан санагдсан. Тэгэл тэрнгээрээ юу нэмээд дурсамжтай байсан. Айтэг. Яг надад бол яг 3 тэмцээн санагдаад байна л да. Хамгийн ихнийх бол хамгийн анхны стикер юм гоё байсан. Очоод ер нь Тайлог хожоод, Дрингэцийг хожоод нэг стикер гаргасан. Тэгээд тэр хоёр багч юм дийлцшгүй юм шиг харагдсан шүү дээ. Тэр хоёр хожоод стикер гаргах гоё байсан юм байна. Тэгээд саяны мейжер кроп гөрөөр ангас. Одоо ингэ зөндөө ингээд арена тоглоод явж байгаа. Саяны мейжерийн кропт грант юм бол юм байгаа. Тэгээд гуравдах нь болохоор юу юм бэ? Месо намат мастерын финалцсан шүү дээ дэлгэдтэй. Тэр юм амар бас яг тэр их ордоо монголчуудын өмнө бүр аврын тоглолт дээр битүүд үүсмөрөө. Тэгэхээр тэр үе чинь нэг арена тоглохгүй байсан. Тэр юм амар сэтгэл хөдлөсөн байдаг. За хамгийн гоё акшнууд бол мэдээж одоо өөрсдийн сэтгэлзүйдэн шингэсэн байж байгаа. Тэгээд энэ олон одоо мэдээж тэр түүхийг одоо ингээд зүрхэндээ ингээд чадварж өгөх гол одоо үрдэн болоод мэдээж хожил аваад яваад байгаа. Хожлыг ингэж бий болгож байгаа гэж байна. Тэгэхээр дараагийн асуултыг Мана дээр оруулж ирэх гэж бодсон. Ерөнхийдөө одоо нөгөө тактик тийм яг коуч хүний зүгээс асууж хүний зүгээс Марагийн хувьд бол одоо тактикээр одоо техник яаж боловсруулах. Одоо бид нар ч нөгөө Чимсийн завчаа гэж ярьдаг тийм тэнгэрийн дуудлага гэж бас ярьдаг. Тэгэхээр яг энэ тактикуудыг ерөнхийдөө яг санаагаар яаж гаргаж байна. Тэр өөрөө тэгээд байр дээр пост хийж байгаа. Тэгээд бодоос яавал хүн гинтэхгүй гэдэг юм ийм боддог. Болоо. Зүудээс ирчтэй шүү дээ. Тэнгэрийн дуудлага ч бол зүудлээ. Тэгээд яг өвдөө боосч боддог байхгүй. Тэгээд тактик санамгал бодсон. Тэгээд бодсон чинь ер нь болохоор тэнд бол ер нь завь ирсэн ч гэнэ. Чимсийн завчаа гэдэг тактик тийм. Тэр тактик юу хизээ гарч ирж байсан тактик байна тийм.
байна. Тэгэхээр хизээ гарч ирлээ. Санагдав. Тэр гэхдээ бас яг контр талаас нь тэрийг нэг за нэг хэдэн секундэд хараад ер нь тэр хүн ер нь наасан те тэр оронд нь төсөөлөг байхад нь тэр коннектор тойлог дотор бид нар очсон байх гэж бодчихсон. Ер нь бол яг л төсөөлөг үгийн яг тийм юм байна. Нэр нь яаж гэсэн? Яагаад Чингисийн цавчаа гэсэн? Зүрх суулгах такт байхгүй ер нь бол одоо ингэж явсараа төврүүн дайр юм бол Тэгэхээр бид нар буруу яриад байдаг байна шүү дээ. юу болов. Ер нь бод юм байна. За гэдгүй байсан нэг зүйлээ бас мэдээж авчээ. Одоо мэдээж юу гэж байгаа? Яг нэг таад түрүү интро видео дээр хийсэн бас ярьсан байж байгаа хэрэгжсэн. Арга хэлбэрээр баярлалаа гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр одоо гурван зогссон байж байгаа үзэгчдүүд бол манай 6 залуучуудын бас арга хэлсэн хэлбэрүүд нь ирсэн байж байгаа. Тэгээд мэдээж одоо бид нар ямар цаг үеийг туулж энд ирж байгаа билээ те. Өмнө нь бол ингээд маш их дарамттай байдаг. Энэ